Шинэ сэргэлтийн бодлого, зам тээврийн сэргэлт, салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2023. Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого Алсын хараа 2050 засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан бомбын сэргэлтийн хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бомбын сэргэлтийн хүрээнд шинээр 2966 км хатуу хужилттай автозам, 3358 км төмөр зам барьж, 13 аймагт төмөр замын дэд бүтцийг байгуулж, 11 бомбыг хатуу хужилттай автозам, 4 бомбыг төмөр замаар холбох, агарын тээврийн либералчлалыг өргөжүүлэх бодлогын томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Төмөр замын салбарт үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2022 онд 5 толгой Гашуун Сухад, 5 толгой Зүүн Баян ханги чиглэлийн нийт 897.5 км төмөр замыг барьж тээвэрлэлтийг эхлүүлээд байна. Харин 2023 онд Арц Суур, Нарийн Сухад, Шивээ хүрэн чиглэлийн баруун босоо төмөр замын коридорын бүтээн байгуулалтын эхлэл болгож, Шивээ хүрэн Сэхэ хил холболтын төмөр замын барилгын ажлыг эхлүүллээ. Ийхүү баруун босоо чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Мөн Орос Монголын хилийн Ирээн цав бомбоос Чойболсон чиглэлийн 238 км төмөр замыг шинжлэн засварлах, Чойболсон, Хөөт, Бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн 426 км төмөр замыг шинээр барих томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр Орос Хятадыг холбосон зүүн босоо чиглэлийн 650 км төмөр замын коридор болж өргөжих юм. Сайн шанд, баруун урт, Хөөт чиглэлийн 394 км төмөр замыг төр, хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх сонгон шалруулалтыг ойрын хугацаанд зарлана. Мөн Монгол-Орос Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар, замын үд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 2 дахь төмөр замыг барих, түүний нэг чухал хэсэг болох Улаанбаатар хотыг тойрон гарах Богдхан төмөр зам төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ хар хором хотыг бүтээн байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хар хором чиглэлийн 384 км хурдны төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлж ашиглалтанд оруулснаар төмөр замын төв коридорын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, транзит тээвэр, Европ Хятадыг холбосон төмөр замын коридорыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг тэлж, бомбын сэргэлтийг хангах онцгой чухал ач холбогдолтой юм. Автозамын салбарт Алсын хараа 2050 бодлогын хүрээнд 16060 км хатуу хужилттай автозам, үүнээс бомбын сэргэлтийн хүрээнд 2966 км хатуу хужилттай автозамыг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөд байна. Бид өнгөрсөн 2022 онд Орос Монгол Хятадыг холбосон Азийн автозамын сүлжээний баруун босоо тэнгэлгийн 745 км замыг бүрэн ашиглалтанд оруулсан билээ. Энэхүү автозам нь Монгол улсыг хоёр хөрш Аз Европтой холбосон 2 дахь коридор болж транзит тээврийг гүйцэтгэж эхэллээ. Харин энэ онд манай улсын автозамын гол судас болох Азийн автозамын Улаанбаатар дархан чиглэлийн 204.1 км автозамын их засвар өргөтгөлийг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цаашид дархан Алтан булаг чиглэлийн 113 км, Налайхаас замын үд бомб хүртэлх 640 км автозамыг өргөтгөн шинжлэх, 5 толгой Манлай ханги чиглэлийн 477 км тусгай зориултын автозам, 5 толгойн Ордоос цагаан дэл уул хилийн бомб хүртэлх 270 км тусгай зориултын автозамын төслүүдийг төр, хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд тус хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна. Автотээврийн салбарт бүс нутгийн эдийн засгийн дэд бүтцийн сүлжээнд холбогдож, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэн олон улсын чанартай 8 хилийн бомбын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээврийн терминал байгуулах зорилтыг тавьсан. Гашуун Сухад бомбод жилд 10 сая тонн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай Чингэлэг тээврийн терминал, автомат удирдлагат жолоочгүй тээврийн хэрэгсэл AGV тээврийг нэвтрүүлж, мөн Шивээ хүрэн бомбод Чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтанд орууллаа.
Цаашид бид замын үүд, Сайн шанд, Алтан булаг, Ховд, Шой болсон Улаанбаатар хотод хуурай боомт байгуулах, бичигт, гашуун сухайд, ханги боомтуудад шилжүүлэн ачих терминал, автомат удирдлагатай тээврийн хэлбэрийг нэвтрүүлэхийг зорьж байна. Хөшгийн хөндий, шинэ хар хором хотыг түшиглэн олон улсын логистикийн төв, Тянжин боомтод тээвэр логистикийн төвийг байгуулна. Аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагуу 200 км тутамд орчин үеийн стандартын шаардлагыг бүрэн хангасан үйлчилгээний цогцлборыг 35 байршил байгуулах ажлыг эхлүүлсэн. Иргэний нисхийн салбарт Монгол Улсын засгийн газраас 2023-аас 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын зорчигч болон ажаа тээврийн зангилаа төвийг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулж, дөрвөн нисэх буудлыг олон улсын статустай болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Монгол улс 2021 онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд шинээр 10 улстай агаарын харилцааны хэлтсээрийг байгуулж 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болгосон. Мөн нислэгийн тоо, багт хамжийг 2-оос 3 дахин нэмэгдүүлснээр хийсний үн буурч, иргэд хүссэн чиглэлдээ ая тухтай, хямд үнээр шуурхай нисэх боломж бүрдлээ. 2023 онд Катар улстай агаарын харилцааны хэлтсээрийг байгуулж, шинээр Кувейт, Америк нэгдсэн улс, Грек, Унгар, Их Британи, Испани, Латви зэрэг 10 улстай агаарын харилцааны хэлтсээр байгуулахаар тохиролцоод, мөн энэ оны 1-р сард Америк нэгдсэн улстай Open Sky агаарын харилцааны хэлтсээрийг үзэглэж 2024 оноос Монгол улс Америк нэгдсэн улс хооронд шууд нислэгтэй болох бүрэн боломж нээгдлээ. Эдгээр хэлтсээрийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллаа дугаар хуваан ашиглан нислэг үйлдэж, зорчигч, жуулчдад ая тухтай, хямд зарлаар аялах боломжийг бүрдүүллээ. Иргэд жуулчдыг орон нутагт ая тухтай, хямд зарлаар нисэх боломжийг нээж, орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эх 7 дугаар сараас эхлэн нислэг үйлдэхээр болсон. Үүнээс гадна орон нутгийн нисэх буудлын ашиглалтыг сайжруулж, хүчин чадлыг сайжруулах зорилтын хүрээнд Өндөр хаан нисэх буудлын зэрэглэлийг 3C болгон нэмэгдүүлэх төслийг Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн, Өмнө Говь аймгийн Гурван сайхан, Ховд аймгийн Ховд, Дорнод аймгийн Чой болсон нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах төслүүдийг төр, хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, олон улсын нисэх буудлын статустай болгоно. Агаарын тээврээр 2023 оны эхний 5 сард 561 мянган зорчигч тээвэрлээд байна. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 248 хувиар, орон нутгийн зорчигч 26 хувиар тус өссөн өндөр үзүүлэлт юм. Хөрөнгө оруулагч та бүхнийг Монгол Улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогод тусгагдсан дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөгжлийн замаар хамтдаа алхахыг урьж байна. Монгол Улсын зам тээврийн хөгжлийн яам.